За сайн байцгаана уу, намайг Ихбат гэдэг. Би 2017 онд Тэгцэг олон улсын их сургуулийг жүжигчин мэргэжлэр төгссөн. Тэгээ өөрийнхөө хоббигоо дагаад одоо артист буюу рэпер хийгээд бас нөгөө өөрийн хэдэн дуунууд дээр ажиллаа явж байна. За сайн байцгаана уу, намайг Ихбат гэдэг. Би найруулагч мэргэжилтэй. Одоо бол 8 ачин. Сайн байцгаана уу, намайг Өнөр Жаргал гэдэг. Би Ашуусын 5 дахь курсын оюутан. Тэгээд 2 стартап компани удирддаг. Сайн байна уу, намайг Оюутан гэдэг. Би оюутан, сэтгэл судлалаар сурдаг. Сайн байцгаана уу, намайг Амрат гэдэг. Төгөл төр орчин мэргэжилтэй. Мөн орчуулгын киноны дуу оруулагч мэргэжилтэй. Стартап гэсэн тийм ямар компани? Нэг нь англи хэлний сургалтын төв, нөгөөх нь Noble Academy гэдэг. Би нэг асуулт асууч уу? Та нар 10 жилдээ ямар хичээлдээ сайн байсан бэ? Хөгжим, биеийн тамир. Монгол хэл, биологи. Уран зохиол, биеийн тамир, технологи. Хичээлдээ сайн байсан бэ гэж байна шүү дээ. Зөвхөн нь өөрөө бол би бүгдэнд нь сайн байсан. Гэхдээ багш нар бол бүгдээрээ надад муу байсан. Би бол монгол хэл, биеийн тамир. Окей. За тэгвэл математикаа сайн байсан юм байна уу? Би математик сайн байсансан. Математик надад сайн байгаагүй шүү дээ. Амар сайн. Дуурахгүй хэмж ойлгомжтой шүү дээ. Бүгдээрээ. Чи юу нь математикаа хэрэгсэн? Тааруухан байсан да. Багш нар ер нь надад айгуу дург байсан. Тэгтээ сайн байсан юм шиг харагдчихна. Чи баг стартап мафтж дээшлэх үү? Дахиад нэг дээшлчихгүй тий. Стартаптаа шүү дээ. Хоёр ширхэгөө. Тий. Та нарыгаар ер нь тэгээд IQ гэж яг юу вэ? IQ юу? Мэддэггүй шүү дээ. Надад байдаг ч юм. Гэхдээ хошиг нь л ах уу. Тэгвэл ойлоо гараас. Би бас мэдэхгүй зүгээр асууснараа л дээр зөксөж. Та нас ганц юм асуучихгүй шүү. Пингвин ялаа хоёр шүү дээ. Уралдвал хэн төрүүлэх бол? Өчигдөр Антарктидэд ялаа байна гэж байх юм. Дээшлэх үү? Биш. Хариулж байгаа нь бол тэр нь бол зөвлөлт. Чиний асууж байгаа бол бүр нэлийн доошлмор биш. Ийм юм асууж идэг үү? Би нэг юм асууч уу? Юу төгөл рүү тоглоход хэр хэцүү байх вэ? Хэдэн жил тоглож байгаа? 8 жил тоглож, 10 жил тоглож байгаа. Баримжаагаар л та. Гэтэ тоглож ин гэж хэлэхгүй л дээ би. Суралцж яваа одоо хүртэл. Тэгвэл ер нь дуустлаа сурах уу те. Ер нь бол суралцаал энэ төгөл төр орохч мэгэр. Тулна гэж байхгүй л гэсэн үг Тулна гэж байхгүй. Зөв. Та гэхдээ хуваараа бизнес эрхэлдэг 8 эдэм чинь тоо мотой ажиллаад арай ухаалагдчих явах юм шүү. Гүү шүү дээ. Үгүй ээ, миний бодлоор л нэх амар IQ бизнес тамааг баха. Яг EQ гэж юм чухал хаа. EQ начиг мэдэхгүй хүмүүстээс тэг мэдээд авчих хэрэгтэй. Тэр нь юу вэ? EQ гэж сэтгэл санаагаа захирах чадвар гэж. 8-нд бас яг сэтгэл санаагаа яг байж болно л та. Тэгтээ тэр бүр 100% нөлөөлнө гэж юу? Тийм одоогоор харж байгаа бол. Одоо жишээ нь их мөнгөтэй хүн сэтгэл хөдлөлөөр ч юм уу ямар нэгэн бизнес руу зориг гаргаж орж чадахгүй бол одоо хийж чадахгүй л гэдэг хэлэх гэдэг шүү дээ. Тийм. Би тэгвэл EQ бас мэддэг юм. Мэдхгүй хүмүүс нь мэдээд аваарай. Би бас нүрэ түлэн байж мэдчих авлаа шүү. За би та хэдээс нэг конкон тавар асуучих. Худалчгүй ямар ах хэвээр бол? Сум мэдгүй юм байна. Ухаалаг. Худалчлах хэвээр л үү. Тэ? Худалч. Миний бодлоор өөрт нь итгэдэг тэнэг хүмүүс таах хаа. Би нэг юм хэлчихв. Гинт ороод ирлээ. Худалч хүн ой санам цайтаах хэрэгтэй юм лөө. Яа юу ярьснаа мэдэх юм. Цаа аюу баярлалтай. Жохон дэшээ зогсмоор юм уу? Бүр нэлийн дэшээ шиг байна. Тийм жохон дэшлэгөө. За тэгэл д. Доошлох. Та сая нөө дуу бичдэг дуучин гэсэн шүү дээ. Дуучин биш. Рэпер. За тэр. Тийм. Би нэг сүүлд нэг хүнээс нэг судалгаа сонсон байхгүй. Тэгсэн чинь яг нөгөө нэг юм алдартай рэперүүд ер нь
Ингээ наана юм хүртлээ цаанаа амар ухаантай гэсэн. Тэгээд дод дэшээ гарах уу? Тэгээ яг алдар төрөөг байгаа юм ч бас жоохон яг IQ бас муулаа юм билгүүтэй тий. Дэшлээ. Миний гар бол яг бас нэг тийм одоо уран бүтээл дуу хуур гарах бол яг тийм бас нэг тийм IQ талдаа бас нэг амар хамаарахгүй. Түрүүний нөгөө чиний хэлдэг нөгөө нэг IQ гэсэн чинь тий. Тэрэн шиг юм сэтгэл хөдлөл ч юм уу ямар нэгэн байдалд одоо ямар өөрийн өнцгөөс яаж харж ийн гэдгээс л болохоос яг миний олгоод байгаа IQ бол яг тэр чим сэтгэн бодох чадвар гэдэг ба шүү дээ. Тэ яг зөв хариултыг олдох гэдэг ба шүү дээ. Одоо жишээ нь үг бичих юм бол яг зөв хариулт олох гэж бас бодохгүй. Тэ өөрийн л үзэл батлах юм уу? За барьслах уу яах вэ? Үгүй яах гол дээр л юм биш тэ. Насаараа л гараа загсаж байгаа шүү дээ. Одоо сая урлаг ярьлаа шүү дээ. Тэгэх юм бол одоо миний хар чи төгөлдрөөр тоглолт юм чи бүр дээшээ л IQ-тэй юм шиг санагдаж. Яагаад гэвэл энэ чи одоо бүх одоо тархиа одоо баруун зүүнээ хоёлынгийн ажиллуулж штэ хөл гараа бүх юмыг нь салгаж удирдах штэ тэр нот хөгжмийг тоглож гаргаж байгаа юм чи ер нь нэлээд өндөр IQ-тай байх л гэж би бодож байна. Тэгэхээр бас нэлээд дээшээ тэр охин сэтгэл судлаар суралцдаг гэсэн тийм. Тэгэхээр чиний IQ ч одоо ерөнхийдөө бол бас хүмүүсээс өндөр байх хэрэгтэй юм шиг. Яагаад гэвэл одоо олон сэтгэл хөдлөлттэй хүмүүс янз бүрийн хүмүүстэй харилцдаг гэж өөрчилж чаддаг. Учираас тийм бас боломжтой. Одоо цагт бол баг гандангаас илүү хэрэгтэй зүйл шүү дээ. Тэр сэтгэл судлал бол. Тэгтээ бас оюутан гэсэн шүү дээ. Яг одоо сурж байгаа юм чинь ерөнхийдөө бас бүх юм сэрэг идээс нь илүү хурцтай ажиллаж байгаа болохоор одоо хөгшин надтай байраас болох. Би юу? Тий. Би бол тэгж бодож байна. Одоогийн Монголын нөхцөл та нар яаж амьдарч байна? Ямар хаагааг мэдж байгаа зү? тэгэл өөрсдийнхөө хийж чадах, хийж болох тэр зүйлүүдээр л явж байна. Ер нь байж болох бүхнээ л хийж энэ да. Нэг ч юм арахгүй. Тэгэл яах вэ? Тэгэл хомбохгүй хооронд санаж гонол явчихлаа шүү дээ. Өмддөө замцтай л амьдарч байна. Тэгтээ ер нь IQ нэг амар чухал биш юм шүү бидний нийгэмд. Тийм шүү дээ. Би бол хувьдаа бодож шүү дээ. Зүгээр яг юм IQ биш. Тэгээ жишээ нь IQ-тай хүн одоо фитнесийн тамирчин болъё гэж бодоход бол бас шууд ингээд одоо амжилт гаргахад бас хэцүү байхгүй. Зүгээр ямар нэгэн зуршил ч юм уу, хөвшил ч юм уу, ямар нэгэн дадал болгож иж би бол хувьдаа тэгж бодож байна. Монголд одоо амьдрахад угаасаа IQ нэг шаардлага байхгүй дээ. Тэгээд Хэрэгтэй газраа л хэрэгтэй газраа л хэрэгтэй. Монголд амьдрахад одоо гинда чаддаг л байх хэрэгтэй шүү дээ. Тийм. Миний бодлоор нэг 10 жилдээ математикийн олимпиадад энэ төр ороод зүрхий байдаг нөхдүүд томлоод нэг амир алаад байгаа юм бол харагддаг шүү дээ. Бас тийм тий. Гэтэ бас алж байгаа нь алж байгаа хөө бас тэг хөрхийс. Яг 50-50%. Тийм 50-50-тай л. Гэтэ одоо яг энд зогсож байгаа ирэн яг жинхэнэ ирэн бүү те яг IQ-гаараа яг англи бас тий. Би бас жоохон гомдоо. Надад нэг санал байна. Манай охин их амир чимээг зогсоод байгаа амир хайхтар санагдаад байна л да. Барис очмаар санагдаад тах юм. Фонтой хүмүүс чимээгүй байдаг гэдэг. Тий. Тэр чинь бол үг байхгүй. Тэр үнэн бол хоёулаа яг байх газраа л байгаа юм байна. Гэхдээ ер нь бол хошигнож чаддаг хүмүүс ер нь хамгийн өндөр IQ-тэй байдаг л гэж би боддөө шүү дээ. Хоёулаа дэш гараа. За ингээд одоо дуусхий та баг шийдчихлээ шүү дээ. Гайгүй хаа. Тий. Дахиад над 6-7 дахь хүн байсан бол ийш байх л байсан. Мэдсэн юм аа. Мэдчихсэн энэ. Оо. Стартап явууч юу?
Гэтэ би бас энэ юу гэх амрааг нэлийн дээш явах гэж бодчихсон бас. Би бол ихтэй өөрөө байраг бол мэдчихдээс. Гэхдээ би бас төгөлдөр хуурчиг дээр байхах. Тэгээд хоёрт энэ охиныг гуравт тэгээд шилттэй залуу гэж бодсон. Наваг хаана гэж бодсон. Миний дээр л гэж бодсон. За баярлалаа.